За сайн байна уу? Намайг Ганбаатарын Монголчин гэдэг. За би Жижигсүгийн Борбстэй тамирчин. Тэгээд энэ удаагийн World Games-д дэлхийн ранкаараа 3-т ирмэлэгдээд тэгээд эхний 6 тамирчин өргөддөг. Тэгээд өргөцсөн байгаа Төвдөн Тарва бит хоёр. Тэмцээн уралдаанд оролцох тусмаа ур чадвар маань сайжирч, өрсөлдөө маань сайжирч идэг. Тийм болохоор тэмцээнд оролцсон гэдэг тэр боломжийг олж авна гэдэг өөрөө маш чухал байдаг. Тэгээд сая амар юм төсөөлөөгүй зүйл боллоо л доо. Тэгээд үнэхээр гоё юм. Дээрээс нь бас бит хоёрыг хэрвээ World Games-ээс төрүүлээд ирэх юм бол байр үн гэсэн. Тэгээд энэ бол амар гайхалтай, амар шоконд орж тэгээд айгу гоё байна. Биднийг одоо цаашдынхаа замд илүү ихтэйгээр илүү урам зоригтойгоор бэлтгэлээ хийж том амжилтыг зорих боломжийг олгож аваад баярлалаа гэж хэлмээр байна. За миний хувьд бол дэлхийн чансааны 8 бичиж байгаа. Тэгээд World Games маань бол чансааны эхний 6 тамирчин өрдөг. Тэгээд нэг улсаас нэг тамирчин. За миний дээр Солонгос улны Израиль улсын тамирчид давхцсан учраас миний 6-аар огшиж World Games-д анх удаага өргөдөж байна. Тэгээд ингэж өргөдөж байгаанаас миний хувьд нэр төр хэрэг байна. Тэгээд World Games-д орохын тулд би 2 жилийн өмнөөс манай баг хамт олон Жам Монгол Актамаар ингэж хичээж тэмцээн болгонд ач холбогдол өгч оролцож байсан. Тэгээд дэлхийн чансаанд болохоор Азийн аварга, дэлхийн аварга, Гран Прикс, тэгээд Зүүн Азийн аварга гэсэн 4 тэмцээнээр тодорхойлж чансааг нь тодорхойлдог. Энд зэрэг Азийн наадамд 2 дахь удаа Ханчжоуд болоход бол 5 дугаар ан шалгарч ирсэн. Тэгээд эндээс маш юм харамсалтай тийм үлдчихсэн. Тэгээд одоо тэнд авсан харамслаа World Games дээр нөхөж дээшээ сайн барилдахын төлөө хичээж байгаа та.